тамхиг хэрэг донтолтгээд бид нар одоо яг донтолчтой юм чинь тэгээд ингээ өмөр. Тэнд нь за тэгвэл имчилгээндээ яваа гэж 5 хоногийн цалинтай чөлөө олгоч. Гэхдээ бид нар ингээл хүлэн зөвшөөрөөд байх юм бол тэгвэл хар тамхи чи адилхан донтол. Тэгвэл бүгдээр л татад зайлшгүй донтцсон юм билээ гэд ингээл яваад байхгүй. Тэгээд тэр цахилгаан тамхины түрүүн хэллээ энд янз бүрийн хэрэгслүүд байдаг. За энэ хэрэгсэл бол би одоо бүр сүүлийн үед маш их онцлоо. Энэ хэрэгслээр ямар нэгэн донтуулагчийг хэрглэж болох юм а гэдэг туршилт байгаа даа. Тэгээд залуучуудыг өсвөр насныхныг илүү татаж оруулах. Эхнээсээ угаасаа бүр батлагдсан хийгээд эхэлсэн. Тэр шингэнд нь янз бүрийн бодис холиод тэгээд оруулдаг. Энд чи ерөөсө хэрэгсэл болгож байгаа байхгүй тий. Тийм учраас энэний цаана ийм аюултай нөхцөл байдлууд үүсэж шүү. Одоо сүүлийн судалгаануудаар бол нийт хүн амын 33%. Хүүхдүүд бүр өсвөр насных нь 13-аас 17 насных нь 5 хүүхдийн нэг нь бүр 4 хүүхдийн нэг нь тамхи татдаг гэсэн ийм судалгаа. Тэгэхээр эн чинь хизээ бид нэр ийм одоо ил цагаандаа тамхи татаад ингээд явж ирсэн. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо хуулийн зохицуул тэгээд бид нар алхам хийх хэрэгтэй. Одоо сая хавдрын эмчилгээ хийлгэж ингээд тамхинаас сар 60 хоног татгалз гэдэг ийм юу тавихаар тэр хүн чинь эмчилгээ хийхэд бол тамхинаас татгалз чадж байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан л тэр хүн одоо үйлдэл хийгээл тамхинаас татгалцахаас л өөр арга байхгүй. Заавал тэгж хөндрүүлээд эцсийн үдснийхаа дараа шийдэх биш.